Бурхан өгсөн. Бурхан дахиж амьлахгүй. Бид Бурханыг алчсан. Философи сонирхож эхэлж байгаа ер нь хүн болгоны хамгийн анхны учраандуудынх нь нэг нь ялцгүй Ницше гэдэг юм болов уу гэж би боддог. Миний ч гэсэн яг хамгийн анхны бүтэн номыг уншиж судалж ирсэн. Одоо цаашид философи гэдэг зүйл рүү ороод татах хамгийн их нөлөө үзүүлж ирсэн эрхмүүдийн нэг бол Фридрих Ницше. Тэгээд миний одоо нэг анзаарсан юм нь философиг ер нь гүнзгий судлах тусам Ницшег харах өнцөг тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж шинжлэх идэх юм шиг нэг тийм яг бүх философч яхал тэгдэл дээ. Гэтэ Ницше бүр илүү онцгой маягаар илүү барьцгүй тийм учир битүүлэг одоо пазл маягийн философтэй те. Миний Ницшег хамгийн анх уншиж ирсэн үе тэгээ жилийн өмнөх би одоогийн би урагч юм уу. Гуруула Ницшег арай өөрөөр хардаг. Тэгэхээр магадгүй яг энэ зүйл тогтлоор хэдэн жилийн дараах миний хувьд ч гэсэн энэ бичлэг бас тийм ч үнэн зөв биш, жоохон тааргаар дүгнэгдэж болохын гэж бас харагдаж байна. Тийм. За тэгэхээр энэ хөвчлэг маань ерөөхдөө ямар хөв бүтцтэй вэ гэхээр Ницшегийн философиг багаар алхамаар одоо өөрийнх нь хувийн амьдрал, тухайн амьдарч исэн үеийнх нь түүхэн нөхцөл байдал төртөө нь уялдуулж хагаад тэг хамгийн гол нь бичсэн номнуудын дараалалаар яг нөгөө философийн түүх гэж суушгээ Ницшегийн түүх маягаар Ницшегийн философи хэрхэн ямархуу дараалалаар бүрэлдсэн юм бэ гэдгийг эхнээс нь ухстай авч үзнэ. Тэгээд тайлбарлахдаа бол голоор нь илүү ойлгомжтой болохын тулд нөгөө бидний өдөртний амьдралтай ойрхон жишээнүү тэгээд бас олон янзын сонирхолтой магадгүй гэсэн фактуудыг түүж аваад тэднэртэй уялдуулаад хавчуулаад тайлбарлал илүү ойлгомжтой үнцэнтэй мэдлэг болж магадгүй гэж найдлаа. Тэ нөгөө өрний философийн түүхийн бичлэг дээр бол Ницшег тайлбарлсан. Гэхдээ 10 хүрэхгүй минут нэг жоохон амсуулаад хайцсан штэ. Тэгэхээр энэ бичлэг дээр бол бүр нэлээд гүнзгий орно. За энэ бичлэг бол 1 сарын 10-нд Apple Podcast аудио хэлбэрээр орсон байсан. Тэгээд сая тэрнээс сар гаруй хугацааны дараа дүрсчээд YouTube битэнд орж ийнэ гэсэн үг. Тэрний дараагийн 19-ийн бичлэг гэсэн аудио хэлбэрээр аль хэдийн орсон байгаа. Тэрээс сар гаруй хугацааны дараа дүрсчээд энд YouTube дээр дахиад ороод явах нэ. Тэгэхээр та хэрвээ сар гаруй хугацааны турш хүлээлгүйгээр миний тэр 19-ийн бичлэгийг ч юм уу цааш тийм бичлэгүүдийг Early Access маягаар үзхийг хүсэх юм бол худалдаа авч олон миний subscription-ийг энэ мэдээж надад маш том тус хүрэх юм байгаа шүү. За, Фридрих Ницше маань 1844 онд төрсөн. Аав нь пастор, өвөө нь пастор, бүр хэдэн үеэрээ Христийн шашинтай нэгт холбоотой тийм шашны гэрүүлээс гаралтай болохоор манай хүн ч гэсэн ер нь хүүхэд байгаасаа Библийн баг хуудас олгоны цээжээр мэддэг бүр бяцхан номлож идэрхсэн хочтой цаа зэрэглэн хөө байсан гэдэг юм билэ. Тэгээ явжсэн чинь аав нь бодлого насаараад Ницше маань тэгж хчин сэтгэлээсээ залбирч байгаа даавыг хамгаалж чадаагүй Христийн шашин бөгөөд бурханд үнэн голоосоо гомдсон нь түүний яг хамгийн анхны бурханд эргэлзэж эхлэх сэдлийн бий болгосон юм болов уу гэж таамаглалт юм байлээ бас. Гэтэ мэдээч энэ түүх нөхцөл бол зүгээр тэр галыг асаасан анхны цогн л болохоос Ницшегийн Христийн шашны шүүмжлүүд нь цэвэр үс сонзонгоос улбаатай гэж ойлгож болохгүй те. Угаасаа Ницше яагаад Христийн шашин тэгж дургүй байнг шүүмжилдэг байсан бичлэгийн голоор ороод ирэхээр илүү ойлгомжтой болчихно. Манай үний философи ер нь бий болж бүрэлдэхэд хамгийн чухал үзүүлсэн гол шалтгаан гэх юм бол өөрийнх нь үндсэн мэрэгчлэлтэй холбоотой гэвэл арай өндөр. Энэ нэлээд олон хүмүүсийн мэдтгүү жоохон гайхшруулдаг факт ч юм. Ницше яг үндэ бол академик мэрэгчлэл нь филолог буюу хий шинжлэлийн хүн баггүй юу? Яг анханасаа цэвэр философи хүн байгаагүй. Манай тэгээд төрөлхийн гениус буюу тийм гоцхуантай байсан байгаа. 24 наснда докторийн зэрэг хамгаалаад хөөрхөн нэртэй их сургууль шууд профессор ажиллаж гисэн. Тэгээ хэл шинжил гэдэг мэрэгчлэл чинь бол ерөнхийдөө нөө хүн төрөлхтний сэтгэлгээ нийгмийг үүсэн цагаас нь эхлээд бичиг хүсэг сүг зурууд эдрийг бол бүр угаас нь нэг хүрчлэн одоо нөө түүхийн хөвцлийн үрээнд судалдаг штэ. Тэгэхээр Ницше Библийг ч гэсэн яг хизээ хаана ямар хэлээр яаж үүсч бий болсныг бас Библиэс өмнө түүнтэй төстэй ямар судар номууд байсан ч гэсэн бэггүй маш сайн мэдчихсэн болохоор энэ магадгүй Библиэд эргэлзэж эхлэх гол шалтгаан болсон баг л та. Бусад судруутай нь харьцуулж авч үзье те. Гэхдээ ганц Библич биш манай хүн бол шашин гэдэг зүйлийг, түүх гэдэг зүйлийг, философи гэдэг зүйлийг бүгдийг бүхэлдэн задлан шинжилээд одоо хүндрэлтийн сэтгэлгээний бүх учир шалтгаан онцлогуудыг тайлж олох гэж зорж исэн байгаа юм л та. Тэгэхээр ер нь Ницше бол тухайн үедээ яг нөгөө мэрэгжлийн философи гэж тооцогдохооргүй оронд нь философи гэдэг зүйлийг 3 дахь читгээдийн одоо хөндлөнгийн буюу өөр мэрэгжлийн байр сууриас нь хандаж шүүмжилж ирсэн гэсэн үг байхгүй юу? Тиймдээс Ницше бол бусад философч шиг тийм логик, формул аргументууд, ертөнцийг метафизик байдлаар нь тайлбарлах зөөрийн гэсэн тийм дотоод зөрчилгүй философийн систем өдр байгуулад босгоод байсан тийм тухайн үеийн тэр нөгөө философи гэдэг мэрэгжлийн академик шалгууруудын чанга эсрэг хэм маяг тийм уран сайханлаг, афоризм, метафор зөвлөлүүд одоо ер нь л уран зохиолын шинжтэй номнуудыг голцоо хөвлөж ирсэн шүү дээ. Лав тухайн үедээ академик философи гэж тооцогдохооргүй философийн номнууд. Тийм ч болохоор тухайн үеийнх нь яг мэрэгжлийн философч нь Ницше огт тоодгүй, тоосон ч гэсэн дооглох шүүмжлэх маягаар л ерөөсөө
нэг хүн шиг авч хэлцдэггүй байсан ч гэсэн хожим 2 дугаар зуунаас эхлээд одоо бидний нөө алтартай мэддэг Derrida, Heidegger, Sartre, Foucault тэргүүт яг жинхэнэ академик философч нь Ницше хүлээн зөвшөөрөөд Ницчегээс үлгэрлэж эхэлснээр манай хүний тэр уламжлалыг эвдсэн өрмөц сэтгэл философчлалт хэл судалтууд бол академик түвшин ч гэсэн философи гэж тооцогдох бүр үндэслэлтэй болсон гэсэн үг. За тийм. Гэтэ яг хуу Ницчегийн санаа нь тухайн үеийнхаа академик философоос өөр юм аягтай л гэсэн болохоос академик философи юу ч мэдэхгүй нэг харь багийн цээжлийнхаа бангаар философи ирээд гэсэн үг бол биш дээ, тэ. Ницше философийн талаар ялангуяа философийн түүхийн талаар бүр маш гүн гүнзгий өргөн мэдлэгтэй байсан үнэн. Ницше бол тэгээд философи гэдэг зүйлийг фалсаас эхлээд өнөө хүртэл хэрхэн бүрлдэж бий болсон тэр утсыг хөөсөөр яг Шопенгауертэй тулж ирээ санал нийсэн байдаг байхгүй яах вэ? Шопенгауер л ертөнцийн тэр бодит хатуу үнэн үр царайг аимшиггүйгээр дэлгэж чадсан хамгийн мундаг философчаа гэж хүндэлж исэн байдаг анхандаа. Залуу Ницше бол Шопенгауерын бараг бүхэл санаануудтай толгойд их санал нийлдэг байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр за юу ч гэсэн Шопенгауерын философийг маш давж тайлбарлаад амсуулах юм бол ертөнц нь өөрөө эмх замбраагүй тийм эцсийн утга учир гэж байхгүй. Ерөөсөө л тэр чигтээ зовлонгоор дүүрсэн там юм аа гэсэн маш гутран пессимист үздэг баримталж исэн байдаг. Тэгээ анзаарах юм бол буддизм шиг сонсогдож байгааз угаасаа ер нь бол дорны философийг өрнөтэй холбосон хамгийн нөлөө бүхий философч нь Шопенгауер байхгүй. Шопенгауераас өмнө өрний философи бол тэр чигтээ баруун бие төвхтэй объектив референс буюу нөгөө туйлын төгс үнэн бурхан байдаг гэдэг чин сэтгэлээсээ итгэдэг. Тэгээд утга учиртай бурхан байгаа гэдэг чинь ертөнц ч гэсэн утга учиртай туйлын зорилготой буюу ертөнцийг ертөнц болгодог хамгийн чухал мөн чанар хэсэс нь бол утга учир оруулж таарна да. ертөнц утга учирын төлөө л оршдог гэсэн үзэл өрн даяар тийм common sense мэдээжийн зүйл байж ах үед Шопенгауер гарч ирээд үүнийг аимшиггүйгээр ганцаараа эсэргүүцэж хүмүрч хаяад ертөнц бол ерөөсөө утга учиргүй. ертөнц бол зүгээр л эмх замбраагүй, зориггүй, сов сохор. Энд яг ганц үнэн зүйл нь л хүсэл юм аа. ертөнцийг хөдөлгдөг юм бүхэнд агуулгаж идэг ертөнцийн суурь хүч одоо эссенс нь бол хүсэл юм аа. Хүслийг хинч удирдах чадахгүй. Бид эдийн жүтэд байгаа тэр утга учир гих зүйл чинь ч гэсэн хүслийн хөрсөн хэлбэр төдий болохоос хүсэл утга учирын хөрсөн хэлбэр бол биш шүү гэж өрний философи нэг том төмөр тавьсан байхгүй юу Шопенгауер бол. За тэнгуут Ницше анхандаа Шопенгауерын үзэлтэй 100% санал нийцвэл нийлхүйц улаан ногоон фембоин байсан ч гэсэн цаг үе өнгөрөхий ирэхээр баг багаар Ницчегийн итгэл үнэмшил философи нь Шопенгауераас зөрөлдөж эхэлсэн байдаг. За тэр нь хизээнээс харагддаг вөхлөөр Ницчегийн их үеийн номнууд дундаас одоо нөгөө хамгийн алдартай нэг жилж болох үе эмгэнэлч үжигийн үүсэлгээд номон дээр ерөөхдөө Шопенгауер Ницше хоёрын философи ялцчгүй салаа замын ирэхээр салж байгаа нь анзаарагддаг. За тэгэхээр хэдүүлээ одоо энэ номын товч тайлбараар Ницчегийн үндсэн философи руу шумбацгаая. Where's my father, husband, boy? Where do all our love? За Ницше бол өөрөө хэл шинжилгээ хүн байсан болохоор түүхийн улаануудыг хамгийн сайн дэлгэрэнгүй нэвчүүд мэддэг байсан гэсэндээ. Тэгээ Ницчегийн хаар бол ертөнцийг хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд хамгийн бодиттой байгаагаар нь үзүүлж исэн хүн төрөлхтний түүхэнд их анхны урдлаг бол Эртний Грекийн эмгэнэлч үжиг гээд нэг театрын үзүүлбэр хэлж исэн. За яагаад эмгэнэлч үжиг үзэсгэлэнтэй гэдгийг тайлбарлахаа өмнө эмгэнэлч үжигийг юу эмгэнэлч үжиг болгож чинь гэхээр Аполло бурхан Дионос бурхан хоёр. Энэ хоёр болохоор Грекийн домогт гардаг бурхтууд ахгүй юу? Ерхийдөө энэ хоёрыг зүгээр тийм метафор зүйрлэл маягаар ашиглаж байгаа гэдээ ойлгож байгаа. Эмгэнэлч үжиг гэдэг тэр театрын үзүүлбэрийн болохоор ертөнцтэй зүйрлээд харин тэр жүжигийнхэн дүр Аполло бурхан Дионос бурхан хоёр болохоор Аполло бурхан нь нарны бурхан штэ. Хамгийн цогц хавлантай, гэрэл гигээтэй одоо бидний нөгөө ил ухамсар буюу утга учиртай эмх цэгцтэй рационалын талуудыг илэрхийлдэг. Дионос бурхан харин зугаа цэнхлийн буюу мэдрэмжээр суурьтай далд ухамсар буюу одоо нөгөө зовлон чаналлын мэдрэмж, таашаалын мэдрэмж, хүний тийм ухаалаг бусын сэтгүүлслэг буюу ерөөхдөө ертөнцийн тэр нөгөө далд навгчдыг харахуй талыг хэлж байгаа юм. За илүү ойлгомжтой болох юм бол ертөнцийн үнэн төрх нь Шопенгауер хэлжсэн шиг тийм утга учиргүй, эмх замбраагүй, сохор буюу одоо ямар нэг чиг баримжаа зориггүй те утга учир биш сохор хүслээс л тогтож байгаа буюу Ницше хэлээд байгаа тэр Дионос бурхны шинж чанартай адилхан гэсэн үг. Харин гэхдээ Шопенгауераас ялгаатай Ницчегийн философид ганцхан Дионос бурхнаас гадна Аполло бурхан ч гэсэн байгаа буюу Дионос бурхны тэр сохор хүслийг хангаж чадах, тэр хүсэлт нь утга учир өгч bijүүлж чадах Аполло бурхан ч гэсэн байгаа шүү гэсэн радикал санаа орж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ницше хэдийгээр Шопенгауертай адилаар ертөнцийн тэр утга учиргүй гэсэн үнэн төрхийн Дионос бурхнаар зүйрлүүлэн хүлээн зөвшөөрсөн ч гэсэн Шопенгауераас ялгаатай тэр ертөнцийг одоо тэр утга учиргүй ертөнцийг утга учиртай болгож чадах Аполло бурхан буюу нөгөө оюун ухаан амьдрал гэж зүйл ч гэсэн бас байгаа шүү. Аполло бурхан бол үнэхээр л тэр утга учиргүй дүнхийсэн харанхуй эмх замбараг ертөнцийг өөрийнхөөрөө bijүүлээд өөрийнхөөрөө бүтээгээд те.
тэр эмх замбраагүй ертөнцийг эмх замбраа зүй тогтолтод нь оруулан утга учир оноож чаддгиймаа гэж одоо дахиад зөвлөлөө тайлбарлах юм бол Дионос бурхан бол амар олон хамаа намаагүй өөр хэлбэр дүрс өөр өнгө хэмжээтэй легоны хэсгүүдийг газар шууд хасгачдаг. Харин Аполло бурхан тэр хэсгүүдийг янз бүрээр эвлүүлээд, нийлүүлээд тэр өмнө утга учиргүй байсан объектуудыг утга учиртай болгон барьж бий болгодог гэсэн үг. Нэгсэндээ ертөнцийн унган төрх нь бол утга учиргүй үнэн Дионос бурхан те. Харин тэр утга учиргүй ертөнцийг утга учиртай амьдрал гэж зүйл болгож байгаа нь болохоор Аполло бурхан юм аа гэсэн үг. Тэгэхээр Ницшегийн хувьд Шопенгауэр бол зүгээр л тэр ертөнцийн нөгөө утга учиргүй зовлон шанал бүхий харанхуй мөн чанараас нь хэтэрхий их айж бэмбэгнээд байна. Хэдүүлээ Дионос бурханы хүлээн зөвшөөрөх ёстой болохоос Шопенгауэр шиг ингэж насан туршдаа зайлс хийж цутаж амьдрах нь нэг талаараа Аполло бурханы огт байдгүй юм шигээр үгүйсгэж байгаа маш буруу хандлага гэж үзэж байгаа гэсэн үг. Ингээд энэ эмээл жүжиг үүс гэдэг ном дээрээс эхлээд Ницше маань өөрийн айдол байсан Шопенгауэрыг яг илт биш ч гэсэн далдуур шөмжилж эхлээд манай хоёрын философион салж ийна гэж ойлгож байгаа. Тэгээд Грекийн эмээл жүжиг гэдэг театрын үзүүлбэр бол ертөнцийн яг энэ хоёр талыг хоёуланг нь харуулж чадчихсан буюу ертөнцийн хамгийн бодиттой, хамгийн гайхалтай тэр үнэн дүр төрхийг үзүүлж исэн гэсэн үг. Ер нь ганц эмээл жүжигч биш эртний Грекийн тухайн үе бол бүхэлдээ Дионос бурхан, Аполло бурхан хоёрыг тэнцвэржүүлж хүлээн зөвшөөрдөг байсан. Одоо жишээ нь Грекийн домогсүүдээр ч гэсэн бурхтууд нь яг үнэтэй төстэй тийм явдал зодалтай, шуналтай, эготой байгаад идэв штэ. Бусад шашин дах бурхтууд чинь бол харин жинхэнэ үндэг шиг өөгүй тэр хүн төрлөختний тэр найдаж тэмүүлдэг төгс имижийг бүрдүүлдэг тийм. Тэгээд бурхан гэдэг зүйл чинь бол угаасаа ер нь хөвчлэн тухайн үндэстнүүдийн хувьд ертөнцийн мөн чанарыг хэрхэн толж байгаа хэлбэр нь байдаг. Тэгэхээр өрний улс орнууд дундаас гертний Грек л ганцхан ертөнцийг тийм төгс рационалыг шинжтэй биш гэдгийг мэдчихсэн гэсэн үг байхгүй юу? Хэрвээ санаж байгаа бол эртний Грек чинь яг нөгөө туйлын үнэн гэж байхгүй. Хүн л өөрөө үнний хэмжээр болдог. Хүн болгоны үнэн харьцангуй их байдлаар бас нөгөө Дионос бурханы хүлээн зөвшөөрч Аполло бурханы хит шүтгэс зайлс хийж исэн ганц үндэстэн байгаа байхгүй өрнийхнөөс. Би нөгөө Портокарын харьцангуй үзлгээд ярьж исэн те өрний философи юмшигтэрээ. Тэгээд ийм эмгэнэл жүжиг шигээ үзэсгэлэнтэй байсан Грекийг Сократ л бэснүүс юм а гэж Ницше халгалж исэн байдаг. Сократаас хойшоо Грек бол бүр хитрхи бүх зүйлийг рационалжуулах гээд бүх зүйл заавал нэг утга учир зориг шалтгаан оноох гэд буюу одоо нөгөө Аполло бурханд хит донтонгуудаа Дионос бурхныг огт анзаархаа болж эхэлсэн гэж хатуугаар шөмжилж ийсэн. Сократ бол өөрөө нөгөө цэвэр рационал оюун ухааныг илэрхийлжсэн шүү дээ. ертөнц бол өөрөө мөн чанартай рационал шинжтэй учраас тэрийг нь бид нар рационалаар мэдэх ёстой буюу одоо нэг төрлийн рационал утга учир зорилго руу тэмүүлж явах ёстой те. Тэнгүүд би жишээ нь хүүхэд байхдаа явган үний зам дээр зураасан дээр гიშггүй явах дуртайсан аахгүй юу? Эсвэл нөгөө зүгээр хүний сүдэр дээр гიშггүй явах ч юм уу? Нэг тийм утгагүй хэллүүтэй. Тэнгүү тэр үйлдэл юм Сократ харах юм бол чи юуны төлөө ингэж байгаа юм бэ? Наад үйлдэл чинь чамд бөгөөд ертөнцид ямар эцсийн дүү авчрах юм бэ гэж асуу шалгаасаар аваад намайг оршихуун хямралд нэрэгдүүлчих магадгүй нөхөр байхгүй. Яг мэдээ Сократс арайш тийм экстремист биш л байсан баг л та. Гэхдээ Ницше яг юуг нь шүүмшээд байгаа бол ойлгосон багтай. Сократаас хойш Грекийн яг иймэрхүү байдлаар хит утга учир лөө хит үнэн лүү улайрах тэр рационал оюуны буюу Аполло бурхны боол нь болцсон. Тэр Дионос бурхныг ерөөсөө огтоосоо байдгүй юм шигээр ингэж үл тоогоод ингэж бодит байдлыг болон өөрийгөө хуурч болохгүй байсан юм а гэх байдлаар шүүмжлээд байсан гэсэн үг. За өдөр тутмын амьдралтай илүү ойрхон нэг жишээ авъя л да. Бид нар жишээ нь өөрсдийнхөө ихтгэл үнэмшил рационал оюун дээр тулгуурлаад нэг тийм хувь үнэ үүсгэсэн байдаг штэ. Чахваа гэдэг нэг иймэрхүү зааштай, иймэрхүү үзэл бодолтой нийгэмтэй нэг иймэрхүү байдлаар харьцаж бие авч явдаг гэсэн нэг тийм шалтгаан бөгөөд утга учиртай хувь үнэтэй. Одоо ийм Аполло бурхан бидний дотор оршиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт хэдүүлээ согтохороо ч юм уу эсвэл нэг тийм том концертээр тоглолтын дээр хит хөөрчгөрөө эргэн тойрныхоо үзэгчдтэй уусалдаад хувь хүний шин чанараа алдаад одоо хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг ч санаа зовлгүйгээр шууд сайхан бие сул тавиа те. Бүхнийг мартаад зүгээр л тухайн мөчөө яг чин сэтгэлээсээ мэдэрч эхэлдэг. Гагцгүй тэр таашаалыг мэдрэхээрээ ингэж рационал оюун ухаанаас алсархаараа Аполло бурхнаач мартаад чахваа гэдэг хөвгнээж мартаад дараа нь гарах үр дагаварч үйт юм уу энэ зүйлийг хийж байгаа шалтгаан утга учир гэдэг зүйлийг ч гэсэн тэр чигээр мартаа зүгээр сайхан орон мөчвөрийг таашааж одоо яг цаг тэр тухайн цагт мөчтөө амьдарч эхлэх энэ мэдрэмж бол бидний Дионос бурхан байхгүй юу? Аполло Дионос бурхан хоёр хоёулаа байж ижил бодит байдал тогтно. Тэгэхээр зөвхөн утга учир ямарваа нэгэн үр дүнгийн төлөө улайран хөөхөнд хэдүүлэн чинь Аполло бурханы боол олох чинь хэдүүлээ ганц үр дүн биш процесс гэж гэсэн таашаадаг байх хэрэгтэй те.
Тэгэхээр бидэнд Дионос бурхан яалтчгүй хэрэгтэй байх нь. Гэхдээ эсрэг тал руугаа хэтэрхий туулшаад одоо өдөр болгоныг юу ч удахгүйгээр ёолоодоо 6 цэнгэл толгоогоо мэдүүлээл ямар ч мөрөөдөл, ямар ч зориг, ямар ч утга учиргүй амьдраад эхлэх юм бол эсрэгээрээ Дионос бурханы бол гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэхээр Ницшегийн хувьд бол Сократ ч юм уу цаашаа сэрэг мандалтын үе нөгөө Кант Хегел эдэр бол бүгдээр Аполло бурханы болоод харин Шопенгауэр ч юм уу эсвэл нөгөө өнөө цаг үеийн нөгөө нихилист үзэлтэнгүүд бол эсрэгээрээ Дионос бурханы болоод байгаа таарна гэсэн үг. Тэгэхээр яг жинхэнэ will to power-аар амьдарч чаддаг жинхэнэ дээд хүмүүс буюу Übermenschүүд бол аль бурхныг л өөртөө агуулж хүлээн зөвшөөрдөг юм а гэж үзэж байгаа юм. Тэгэд миний яриад байгаа Übermensch will to power гэдгсэн санаанууд болохоор яг одоохондоо нэр томьёогоор гарч ирэх байгаа ч гэсэн цаашийн номнууд дээр нь гарч ирнэ. Гэтэ энэ нэр томьёонууд бол ерөөсөө шин санаа бол биш. Яг л нөгөө Ницшегийн нэмэлт жүжигтийн үсэлээр яриад байгаа санаануудыг л арай илүү баяжуулаад тэрэн дээр өрөөд сайжруулад идэмсгэстэй болгоцсон нэр томьёонууд байхгүй юу? За, Ницшегийн дараагийн том алдартай ном бол Human All Too Human гэдэг ерөнхийдөө түрүүний ярьсан гол санаануудаа илүү хүнтэй ойрхоноор одоо хүний сэтгэл зүй, хүний өдийг хүртэлх түүх шин чанартай тулгуурлаж уялдуулж ярьж байгаа. Арай ойрлоход амархан газар дээр буусан тийм онлын маягтай ном байдаг. Эмгэнэл жүжигчийн үүсэл чинь бол ерөнхийдөө тийм нөл метафор домог зүй маягийн те. Эмгэнэл жүжигчийн үүсэл дээр ертөнцийг бүр томоор нь одоо космослог бөгөөд метафизиклик байдлаар нь тайлбарлах гэж оролцсон ном гэдгийг бас анзаарсан байх. Ерөнхийдөө Дионос бурхны тэр утга учиргүй ертөнцийг Аполло бурхан утга учиртай амьдрал болгон биежүүлдэг гэсэн утга явж байгаа штэ товчхондоо. Нэг үйлбэр татаа хэлбэл. Харин All Too Human дээр болохоор хүний анхдаг шир рационалог хүслүүд толгой доторх тэр рационалог оюунаар концепт болон биечснээр утга учир үнэлэмж гэх зүйл үүсдэхэ гэсэн санаа гардаг. Ер нь бол яг адилхан сонсогч байгааз. Зүгээр л эмгэнэл жүжиглэлтээр болохоор ертөнцийг Дионос Аполло бурхан хоёроор дамжуулаад космик буюу тийм объектив байдлаар нь тайлбарлаж исэн бол All Too Human дээр болохоор ертөнцийн биш хүн дээр төвтэй буюу утга учирыг тийм субъектив байдлаар задан шинжиж эхэлсэлгээ ойлгож байгаа. Тэгвэл эмгэнэл жүжигчийн үүслийг нэг кино гэж тооцох юм бол All Too Human-ын тэр кино бүтсэн түүхийг харуулж байгаа баримтат нэвтрүүлэг гэж зөвлөж байна. Ницше бол яг энэ мөчөөс эхлээд хуучин өөрийнхөө болон ер нь ертөнцийг тэгж космик байдлаар тайлбарлах гэж оролцсон өмнөх үеийн бүхий л философичлуудыг үүсгэж эхэлсэн байдаг. Ницшегийнхаар философийн ямар ч систем огтоосоо ертөнцийн жинхэнэ тайлбар биш. Зүгээр л тэр системийг зохиосон философчийн хувь хүнийх нь субъектив проектуудын юм аа. Ер нь л философи гэдэг зүйл нь өөрөө бүхэлдээ хүн төрлөختний түүхийн нухчаа нөхцөл байдлууд дундаас л үүсч хувьссан сэтгэлгээний бүтээгдэхүүн төдий болохоос биш бодит үнний илэрхийлэл бол огтосоо бишээ. Угаасаа илэрхийлээд тахаар тийм бодит үнэн байдаг үгүй ч гэсэн мэдэх ямарч боломжгүй шүү дээ, тэ. Тэгэхээр философиг зүгээр амьдралыг дээрдүүлэх хэрэгсэл одоо нэг амьдрах практик зарчим стратеги маягаар л ашиглах нь зүйтэй буюу жишээлбэл Плато, Аристотель, Кант нарын философиг уншаад тэр хэдийн заанш бөгөөд хүний сэтгэлгээний онцлогийн талаар л ойлгож болохоос биш ертөнцийн үнний талаар ямар нэг юм олж авна гэж гордох юм бол гонжин жоо шүүх байдлаар манай хүн бол философи руу чиглүүлж ирсэн энэ шүүмжүүдээ энэ номоор улам цуцаатгаж улам гүнзгийрүүлсэн байдаг. Иймч болохоор Ницше эзэмүүдэд ер нь их дургүй байсан. Тухайн нөгөө улс төрд ялангуяа их яригдчихсэн либерализм, социализм, марксизм, нацизм эдэр бол ерөөсөө шашингаас огт ялгаагүйгээр хүний итгэл үнэмшлийг нэг тийм идеолог гэсэн дөрвөн антай хайрцагч жигчдэм байна. Тэр хайрцаг дотроо тэгээд сүрэг үүсгэж явчдсан байна. Ташрамт хэлэхэд Ницше бол сүргийн сэтгэлгээнд бүр үнэн голоосоо хамгийн дургүй штэ. Манай үнийхээр бол сүргийн сэтгэлгээнд хүний фри спиритийг буюу эрхчлөөд итгэл үнэмшлийн богдулдаг. Тэгээд нөгөө Übermenschүүдийг огт дээш нь гарахгүйгээр сүрэгтэйг нийлүүлж татаж хангааж идэг хамгийн ортой зүйл гэж үзчихсэн байдаг. За тэгээд миний саяжингаа хайлттай дуртад өнгөрөөдсөн тэр Übermensch, боолын ёсурт хүн, will to power гэдгсэн Ницшегийн философиг яг бүрэн гүйцэд боловсруулж өгч байгаа энэ хамгийн чухал санаанууд нь бол яг нөгөө нэр томьёогоороо хамгийн анх 1882 оны Gay Science, 1883 оны Заратустрагийн үүлж байна гэсэн алдартай номнуудаар нь яг нөгөө нэр томьёогоороо гарч ирдэг. Нэр Gay Science гэдэг нийтлүүлсэнд ямар ч халбаагүй шүү. Дундад зууны яруу найрагт gay гэдэг нь болохоор нэг тийм их чөлөөтэй ад жаргалтай гэсэн утгууд илэрхийлдэг юм байлээ. Илэрхийлдэг байсан юм байлээ л те. Тэгэнгүүт ад жаргалтай шинжлэх ухаан буюу ямар ч тийм бурхны дарамтгүй ад жаргалтай эрх чөлөөт мэдлэг шинжлэх ухаан гэсэн утгатай байхгүй юу. За ном руу гүнзгий шин бодорох юм бол гарчиг нь угаасаа илүү ойлгомжтой болоод ирнэ. За тэрнээс өмнө ерөөхдөө Инксийн түүх нөхцөл байдлын хувьд болохоор 19-р зууны төгсөл үедээ Европ даяар бүр хитрхи уртастайгаар шинжлэх ухааны үс холуу, Дарвины онол, аж үйлдвэржилт гээл бүх зүйлийг логикоор тайлбарлах хандлага ирчээ аваад эхлэнгүүт бурхан бөгөөд шашны үүрэг оролцоо улам л хөмөгчийсэн байдаг. Энэ үед буюу 1882 онд Ницше Gay Science номороо дамжуулаад
нөгөө хамгийн алдартай философи сонирхож эхэлж байгаа ээжи тинейжер болгоны л мэддэг биширдэг одоо нөгөө нөл авраа анхлуулсан ишлэл бурхан өгчглээ гэсэн тооглоо зарлаж байгаа. Гэтэ хамгийн ойлгох ёстой чухал юм нь Ницше эцэст нь нэгэн бурхан байхгүй боллоо гэсэн эдист маягаар одоо баяр тэмдэглэж орилоогүй. Яг үедгээр манай хүн антихрист үнэн ч гэсэн энэ ишлэл бөгөөд ер нь л энэ ном бүхэлдээ өөрөө Христийн шашинд зориулагдаагүй гэдгийг юун түрүүнд ойлгож авах хэрэгтэй. Бурхан өгсөн гэдэг нь Ницшегийн хувьд бол ерөөсөө огтосоо баярын мэдээ биш, харин ч асар аимшигтэй хүн болгон анхаарлаа хандуулах шаардлагатай онош байсан. Барууны соёл иргэншилч нь 2000 гаруй жилийн турш Христийн шашин дээр суурилж ирсэн шүү дээ. Христийн шашин байсан учраас сайн муу, яс суртахуун, туйлын үнэн, үхлийн дараах амьдрал эдэргээл ер нь л амьдралын утга учиртай холбоотой бүхий л асуудал бүгдээрээ хариулт нь бурханд бэлэн байж байгаа тийм. Тэгсэн бурхан өгчөнгүүд энэ огтоосоо ганц шашны асуудал биш буюу бидний бүгдээрнгийнх нь үнэлэмж бөгөөд утга учирын маань гол ууч маань өдөрчлээ гэсэн аюултай сэтгэхүйн цохилт орж ирж байгаа юм. Ерөөсөө хэдүүл ингэж төсөөлөе л да. Утга учир гэдэг нэг тийм том гэрэл байгаа заяа. Тэр гэрлэн ихтэй хүрх боломжгүй. Гэхдээ хүрх боломжгүй мөртлөө байн урагшаа хөдөлж идэг. Жохон цогцголын бол хэдүүлээ тэр гэрлийг алдчихна гэсэн үг. Тэгэнгүүт өдийг хүртэл бурхан л биднийг тэр нуруунд дээр үүрээд огт зогсолтгүйгээр гэрлийг дагаж явж ирсний ачаар л хэдүүлээ энэ гэрлийг алдалгүй энэ гэрэлтэд цуг амьдарч исэн байгаа. Гэтэл нэг л өдөр ямар ч юм шалтгаанаар бурхан үхэд өгөнгүүт нэг ч удаа өөрийнхөө хөлөөр алхаж үзээгүй насаараа бурханы нуруунд дээр үүрүүлээд чийлрээд байж исэн бид нар бол яах вэ гэхээр алхаж чадахгүй. Доороо сууя ихээр тэр гэрэл цаг мөч тутам нүдэн дээр биднээс баг багаар холдоод байна те. Энэ аимшигтай аюултай тавилан хүндрэлтний өмнө тулаад ирлээ гэдгийг Ницше анхааруул сануулад одоо хэдүүлээ яах ёстой талаар өөрийнхөө шийдлийг тайлбарсан байгаа номон дээр. За тэгэхээр товчхондоо бол биднэрт гэрлийн араас алхах эсвэл дороо суух гэсэн хоёр сонголт байгаа шүү дээ. Аль нь хэцүү гэхээр мэдээж алхах нь хэцүү, аль нь тухтай гэхээр мэдээж зүгээр сууж исэн хамаагүй амар те. Ийм учраас ихэнх хүмүүс хоёр дахь тэр тухтай сонголтыг буюу зүгээр л доороо суугаад гэрлийг хайж харанхуй хүлийн зөвшөөрч эхэлнэ гэсэн үг. Ихэнх хүмүүс утга учиргүй ертөнцид бууж өгөөд харанхуйтай уусалтаад харанхуйд тасаад одоо тэр ямар ч утга учир зориггүйгээр өдрөө хоног зүгээр л зугаад сэнгэл топомын таашаал төдийхнөр нөхцөөж өнгөрөөнө гэсэн үг. Энэ хүмүүсийг бол Ницше last man эцсийн хүмүүс буюу өнөөдрийнхөр бол нөгөө хилистүүдтэй хүн төрлөختнийг сүрүүлж болцсохгүй хамгийн эцсийн хүмүүс гэсэн нэр томьёо. Арь тэгэнгүүт нөгөө талд нь яг хэдийгээр цөөхөн ч гэсэн суухыг биш алхахыг сонгосон хүмүүс ч гэсэн бас байгаа шүү дээ. Тэр хүмүүс бол мэдээж бас анх адилхан алхаж чадахгүй одоо хөлн гуулчхнаад нөгөө гэрлээг үүсэхгүй догонцсон хид хитэн ч удаа онож боссон. Тэр бүх чаленжуудыг даван туулаад огт бууж өглөхгүйгээр алхасаар л байгаа хамгийн гол нь бурхны нуруунд тэр биш өөрийнхөө хөлөөр тэр хүрч боломгүй гэрэл рүү алхаж тэмүүсээр байгаа эдгээр дээд хүмүүсийг Ницше бол хүмүүсийг хүн төрлөختнийг давж гарсан шинжлэх ухаанаар бол нөгөө Homo sapiens-ийн дараагийн хувьсалж гэж хэлж болох үйц Übermensch шүү юм а гэж тооглож байгаа юм. Нэгсэндээ утга учиргүй ертөнцийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ түүнд огт бууж өглөхгүйгээр өөрийн утга учираа бүтээхийг сонгосон. Өөртөө маш үнэнч, өөртөө маш ихтэй сүргэн сэтгэлгээнээс цустай ангид оршдог тэр онцгой дээд хүмүүс гэсэн үг. Нөгөө Легоны зөвлөлгөө буцаад орох юм бол утга учиргүй ертөнцид бурхан гэх нэг тийм том байшин Лего өрцөн байсан байна л да. Тэгэнгүүт тэр Лего нураад унчингууд эцсийн хүмүүс яах вэ гэхлээр тэр нураад унтсан Лего хараал зогсоод байна. Харин Übermensch болохоор тэр нураад унтсан Легогоор дахиад шинэ байшин барьж цоо шинэ үнцний утга учир эвлүүлнэ гэсэн үг. Fathers were models for God. If our fathers failed, what does that tell you about God? Listen to me. You consider the possibility that God does not like you. He never wanted you. In all probability, he hates you. This is not the worst thing that can happen. It isn't. We don't need him. We don't agree. Fuck damnation, man. Fuck redemption. We are God's unwanted children. So be it. Listen. It's only after we've lost everything we're free to do anything. Яг Übermensch гээд нэр томьёогоор бол бүр аль биесээ дараагийн нөгөө Заратустра гэдэг номон дээр нь гарч ирнэ. Гэтэ Übermenschтэй яг адилхан агуулга бол gay science дээр өчнөө танилцуулагддаг гэсэн үг. Харин gay science дээр болохоор will to power хамгийн их танилцуулагддаг. Хоёр нэр томьёо маань хоёр өөр номонд тусдаа гарч байгаа боловч яг энэ хоёрыг нийлүүлээд ярьж чадвал нэг асуудал байхгүй юу? Энэ хоёр угаасаа нийлүүлж ярих шаардлагатай. Баг холбоо өгөх шахуу тийм гинжи хэлэхээр хоорондоо холбогдсон хоёр нэр томьёо. Тэгээд Заратустрагийн гүйлэг гэдэг номон дээр болохоор агуулга нь бол түрүүний ярьсантай маш ойролцоо баг үргэлжлэн гэж хийж болох үз. Заратустра гэдэг нэг иш үзүүлэгч 10 жил уулан таньжилж авч байгаад хүмүүс шинэ мэдээ дуулгахаар одоо хүмүүсийг соёнгийн гэрүүлэхээр бууж ирж байгаагаар хэлж байгаа байхгүй юу?
Нэгсэндээ übermensch гэж юу вэ? Хэрхэн übermensch болох вэ гэдгийг заахаар бууж ирж байгаа гэж ойлгочих болно. Таршин дэлхий Заратустра гэдэг нь өөрөө нөгөө Семи шашнууд гэдэг байгаа шүү дээ. Жудаизм, христианч, исламизм тэгээд энэ туйлын дуализм дээр тогтдог шашнууд одоо туйлын дуализм гэдгийг нь ойлгож байгаа хэ. Туйлын сайн, туйлын муу, туйлын зөв, туйлын буруу, туйлын үнэн бла бла. ертөнцийг шууд эсрэг тесрэг дуалист байдлаар нь туханхилчдаг эдгээр ерөөхдөө өрний шинэд хэлээд байгаа юм. Тэгэхээр Заратустра бол энэ туйлын дуализмыг буюу өрнийхний энэ туйлын гэсэн эсрэгцлийн шин чанартай сайн муу, туйлын сайн муугийн метафизикийг бий болгосон байж болох самын эртний иш үзүүлэгч гэсэн үг л дээ. Ницше тэгэнгүүт бүр зориудаар номын гол дүрийг яг энэ Заратустратай адилханаар нэрлэлсэн байгааз. Шалтгаан нь энэ ном чи өөрөө ерөнхий ертөнцид 2000 гаруй жил тогтсон байсан тэр туйлын дуализмыг нуруу унгаах зорилготой байсан аахгүй юу? Нэгсэндээ Заратустрагаар хэлсэн дуализмыг Заратустрагаар нурааж цэг тавья гэсэн сэтлэр ийм адилхан дүртэй бас Библиэд төстэй хэлбэрийн бүтцтэйгээр энэ номоо бичсэн байдаг. Библиэстээс Ницше бол энэ номоо бүр ирээдүйн хүмүүс зориулсан дараагийн Библи буюу шашин гэж зүйл тэр бүр мөсөн устж үгүй болох тэр цагт шашныг орлох философийн гол судар маягаар маш том амбицтайгаар Заратустрыг бичсэн байдаг. Ерхийдөө л тэр шашин бөгөөд бурхан үгүй болсон буюу утга учирт нуран унсан энэ дүнхийсэн хавааранхуй ертөнц цүйт ертөнцөд хэдүүлээ хэрхэн өөрийн утга учираа бүтээж бурхангүйгээр амьдрах тухай одоо хэрхэн übermensch болох тухай зааж өгч байгаа судар гэж ойлгочих болно. Нөгөө Вильтэ Пауэр гэсэн санаан ч гэсэн яг энэ номон дээр илүү дөрвтэйгээр танилцуулагдаж эхэлдэг. За Вильтэ Пауэр гэдэг нь нөгөө юу л ахгүй юу? Та санаж байгаа бол Шопенхауэр үзчихсэн ертөнцид байдаг цорын газ үнэн зүйл ертөнцийн цорын газ энерги хүсэл юм аа. Тэгээд тэр хүслийн шин чанар нь хүмүүс яаж илэрдэг вэ гэхээр will to life буюу одоо зүгээр л биднийг амьд үлдэхийг шаарддаг нэг тийм гэтээ яаж амьд үлдэж яаж ч амьдэрсэн тэр нь ханад цаддаггүй нэг тийм ёроолгүй сав шиг хараал юм а гэж Шопенхауэр гутарч исэн гэсэнтэй. Ницше харин хүний анхдагч энерги ирмэлцлэн хүсэл гэдэг дээр бас санал нийлжсэн ч гэсэн тэр хүсэл нь огтоосоо биднийг зовоож шаналлах учиртай муу зүйл бол биш ээ. Энэ хүсэл бол will to life биш, will to power юм аа. Хүч чадлын ирмэлцэл бол харин ч биднийг сайн руу хөтлөх, харин ч биднийг тэр утга учир руу чиглүүлж übermensch болгож чадах бидний хамгийн нандин, ариун, хамгийн үнцэнтэй гол чанар маань энэ will to power юм аа гэх байдлаар ерөөхдөө нөхцөл дээр нь санал нийлээд дүгнэлтийн харин эсрэгээр нөөрэ тавьсан байгаа гэсэн. Бид нар жишээлбэл яагаад мөнгө өгөөд өмч хөрөнгө хүсдэнгүүд өмч хөрөнгө гэдэг зүйл чинь минийх буюу надтай уусаад нэгтээд миний хүч чадлын нэг хэлбэр болчих чаа гэсэн үг шүү дээ. Бид нар яагаад сониуч байдгүй, яагаад философчнэр ер нь тэгж их боддгийн гингүүд мэдлэг гэдэг нь тархийг хүчээр хөгжүүлдэг, харин тархи гэдэг нь бидний хүч чадал руу санаарахад will to power хэрэгжүүлэхэд их хэрэг болдог чухал хэрэгсэлч гэдэг юм уу. Бид нар яагаад өрөө хөтмө үлдэхийг хүсдэг вэ гэхээр миний гент тарж үржнэ гэдэг нь тэр хүүхдээр бас л миний уулмөр буюу миний хүч чадал тодорхой хэмжээгээр илэрхийлэгдэнэ гэсэн үг ээ. Бид нар яагаад амар амгалан хүсэж ийн гэхлээр амар амгалан буюу аюулгүй байдал гэдэг нь бас л will to power хамгаалж одоо хүч чадлаа тэлхээсээ өмнө ухраачихгүй тулд ч гэдэм юм уу. Бид нар яагаад утга учирыг хүсч хайж ийн гингүүд утга учирыг хайх гэдэг нь ч гэсэн бас л өөрийнхөө хүч чадлыг л одоо хүч чадлаа хэрхэн илэрхийлэх тэр үнэлэмжийн хэмжүүрүүдийг л хайж байгаагаас ялгаагүй гэх мэтэр бидний хийдэг үйлдэл болгон бидний хүсэмж бүр эцсийн will to power-аас л ундарч гарч байгаа. Will to power-ын л олон янзын хэлбэрүүд буюу одоо нөгөө хүний шунал хязгааргүй гэж ярьдэн штэ. Яг үндэ will to power хязгааргүй байхгүй юу? Ницше бас зовлон гэдэг зүйлийг ер нь challenge гэдэг талаас нь харахыг хүсдэг. Зовлон бол огтосоо муу зүйл биш. Зовлон бол харин ч will to power-а хэрэгжүүлэх тэр оч бөгөө түлшний юм а буюу нөгөө утга учир гэдэг гэрлийн хойноос заавал алхаа. Хэдийгээр тэр нь зовлонтой байсан ч гэсэн тэр зовлонг түлш гэж бодоод will to power-аа даван туулж übermensch болоо гэж көвчлж байгаа юм. За тэгэхээр подкаст руугаа хэдүүлээ угаасаа нэлийн гүнзгий шумбаад ороод явцсан болохоор нэг эргэн сануулгын байдлаар эхнээс нь recap хийгээд харангуут Ницше маань 70-80-аад он хүртэл бол нөгөө рационал оюун бөгөөд утга учирын хэсэг дайралтай тийм ертөнцийн эмх замбраагүй анхдагч утга учиргүй харанхуй байдлыг оншилсан буюу нэгсэндээ яг нөгөө гол асуудлаа тайлбарлаад дараа нь 80-аад оны ихээр тэр асуудал тохирсон зорилго буюу одоо нөгөө übermensch болж утга учиргүй ертөнцид өөрийн утга учираар амьдрах гэсэн шийдлээ санал болгоод байгаа штэ. Одоо харин 80-аад оны хагас болоод түүний сүүл үеийг нь ороод ирэнгүүт тэрхүү шийдэл зорилготой хэрхэн үрэх талаарх дэлгэрэнгүй арга зам одоо арга зүгээд танилцуулж гисэн байгаамаа. За Ницше Заратустрагаараа моралын дуализмыг буюу бидний өдийг хүртэлх бодож хөвссөн common sense одоо хин чарсан ойлгомжтой гэж бодож исэн сайн мөгийн ойлголтуудыг нураага задлан шинжилж байгаа штэ. Угаасаа л туйлын дуализмыг дайрч байгаа юм чинь яс суртахуун ч гэсэн үнд нь өртөх нь ойлгомжтой. Тэгэхээр ингээд бид нэр сайн муу гэсэн муж хүрээг даваад энэ зүйлийг
одоо гаднаас нь 3 дахь байр сууриас хараад ажаад үзэнгүүт угаасаа л анханасаа сайн муу гэж огтосоо байгаагүй зүгээр л боолын ёс суртахуун, эзний ёс суртахуун гэж хоёр эсрэг хэмжүүлээс маш таардаг. See, now I'm thinking maybe it means you're the evil man and I'm the righteous man. And Mr. 9mm here, he's the shepherd protecting my righteous ass in the valley of darkness. Or it could mean you're the righteous man and I'm the shepherd. And it's the world that's evil and selfish. Now, I'd like that. But that shit ain't the truth. The truth is, you're the weak, and I'm the tyranny of evil men. За энэ боолын ёс суртахуун, эзний ёс суртахууныг нийч бол гинт мэдээж пок гэж гаргаад ирчихээгүй. Манай хүн бол дандаа л номоос номын хооронд баг багаар шин санаанууд өөрөө яваад байгаа тийм. Тэгээд 80-аад оны сүүл хэсэг буюу Ницшегийн бичсэн хамгийн сүүлчийн номнууд бол тэр чигээрээ шахуу баг ёс суртахууныг задлан шинжилдэг. Ёс суртахууныг жишээ авч тайлбарлаж байгаа номнууд байгаа. 1880 онд бичсэн Сайн муугаас чанад, 1887 оны ёс суртахууны мөрөөр, 1888 онд бичсэн. Яг 95 онд хэлүүлсэн ч гэсэн 88 онд бичиж дуусгаж ирсэн. Антирест эдээс ч гэсэн ер нь л Ницшегийн хожуу үеийн номнууд бол бүхэлдээ ёс суртахуун гэх зүйл рүү чиглээд голцоо түүнийг задлж шүүмжилж бүр цаашлбал бол ялдаг нэг тийм жоох аюултай хурц номнууд байдаг. Яагаад ёс суртахуунтай ингэж оролцолтод байна вэ гэхээр гол шалтгаан нь биднийг нөгөө өвбөрмэш болох замд маань хамгийн ихээр саадуулж байгаа нийгэмдэх бүр бодит дүнгийн чинь бидний ёс суртахуун буюу Ницшегийнхаар боолын ёс суртахуун байна гэж дүгнжсэн байхгүй юу. За одоо яг тайлбарлалаа. Бид нөгөө нэг тэр хамгийн анхдагч амьд биетийг амьд биет амьдралыг амьдрал болгодог гол мотор бол will to power гэсэн шүү дээ, тэ. Хэдийгээр хүн болгон адилхан will to powerтэй буюу адилхан утга учирыг илэрхийлсэн хүсэлтэй боловч даанч хүн болгоны бодит хүч чадал, бодит потенциал нь яалтчгүй ялгаатай учраас хүчтэй тал, хүчгүй тал гэдээ ялгарчнаа да. Тэнгүүд хүчтэй тал нь угаасаа ойлгомжтой, хүчтэй учраас хүчгүй талаа ялаад will to power-а тодорхой хэмжээнд хангах нь асуудалгүй. Харин тэр хүчтэй талдаа хатаархаж өшрөгсөн одоо хүчгүй тал нь энэ хүслээ яаж хангадаг вэ гэхээр will to power-а өөр төлөв төөрөгчдөг гэж байгаа юм. Нөгөө хүчтэй тал нь сайн, хүчгүй тал нь муу гэсэн will to power-ын унхан хэмжүүр буюу эзний ёс суртахууныг эсрэгээр нь эргүүлж хөмөж тавиад хүчгүй тал нь сайн, хүчтэй нь муу гэсэн хүчгүй талуудад зориулсан боолын ёс суртахууны тийм цоо шин хэмжүүрийг үүсгэж чинь гэсэн үг. Бид нар чинь сайн морь ч юм уу, сайн машин гэх юм бол ерөөдөө хүчтэй унааг сайн гэж үнэлнэ шүү дээ. Тэгэхээр уг нь бол бидний яг жинхэнэ унхан үнэлэмжийн хэмжүүр бол эзний моралити дээр тогтох хэрэгтэй. Тэгсэн энэ сайн муугийн хэмжүүр ганцхан хүн дээр л ирэнгүүтээ гинт ялгаатай болоод байгаа шалтгааныг бид нар сэрдэх ёстой шүү дээ. Нийч болохоор энийг боолын ёс суртахуун буюу бидний одоогийн ёс суртахуун гэж нэрлэдэг зүйл маань огт бодитоор оршин байдгүй ердөө л хэсэг бүлэг хүмүүсийн үүсгэсэн бодит бос үнэлэмжийн хэмжүүр юм аа гэж үзэж байгаа юм. Тэгэхээр нэг ёсондоо ёс суртахуун дээр хүний гол шин чанар тогтож байгаа биш. Хүний гол шин чанар дээрээс л ёс суртахуун гихч зүйл олон байдлаар үүссэн буюу энэ зүйл бол ердөө л хүчтэй бөгөөд хүчгүй талынхны тэмцэл дундаас үүссэн илүү тодорхойлбол хүчгүй талынхны гаргаж байгаа хариу үйлдэл одоо эсэргүүцлийнхэн шинж тэмдэг буюу боолын суртахуун юм аа гэж хурцаа шүүмжилж байгаа. Тэгээд бид эдийн мэдж байгаачлан жишээ авахдаа бол Ницше еврей үндэсний түүх рүү шууд чиглэж өнгөйдөг. Нөгөө түрүүн би ёс суртахууны дуализмын хамгийн эртний үндэслэгч Заратустра гэж ярьсан шүү дээ. Харин хамгийн өргөн хүрээнд тархаж цаашаага христийн шашинтай холбож өгсөн гүүр нь бол мэдээж жудаизмын шашин буюу одоо нөгөө еврейчүүдийн шашин те. Тэгээ Ницше хэлэхдээ болохоор жудаизм бол боолын суртахуун үүсч бий болсон хамгийн ил тод бөгөөд хамгийн анхдагч жишээ гэж үзэж байгаа юм. Еврейчүүд ч нөгөө түүхийнхаа хэдэн зуун жил дамжин тэндийнхаа улсад эзлэгдээд боочлогдоод маш олон жилийн хугацаанд хүчгүй тал болж явснаасаа шалтгаалаад тэдний хүчтэй талдаа хатаархаж өшрөгсөн үзэн ядалт одоо хариу үйлдэл нь жудаизмын шашныг үүсгэсэн. Тодорхойлбол жудаизмын тэр ёс суртахууны дуализм тэр хүчтэй талыг мөн хүчгүй талыг сайн гэж өргөмжилж байгаа хэлбэр нь нийгмийн хүрээнд боолын ёс суртахуун бий болсон хамгийн эртний хамгийн ил тод бодит жишээ юм а гэж Ницше тайлбарлаж ирсэн. За энэ боолын ёс суртахуун гэдэг зүйл бол угаасаа маш сонирхолтой бөгөөд бас аюултай маргаантай сэдв болохоор илүү ухаж олон шинүүдийг тайлбарлая. Та Heaven гээд нэг Японы номыг уншиж ирсэн байж магадгүй. Монголд бол бас саяхан нэг хэсэг бүр нэлээд од болоод бестселлер болж ирсэн ном байгаа шүү дээ, тийм. Энэ ном бол тэр чигээрээ Ницшегийн философи дээр суурилсан Ницшегийн философийг харуулдаг. Яг уншаа хүмүүс ч гэсэн байж магадгүй гэж бодож байгаа болохоор би ихнээс нь агуулгатай зүг тайлбарлчихъя. Нэг дунд ангийн хоёр бүлэдүүлдэг хүү охин хоёр байгаа юм. Тэгээ хүн болохоор ерөөсөө жинхэнээсээ юу хийх ёстойгоо мэдэхгүй. Нэгсэндээ утга учиргүйгээр тэр харанхуйгээр бүлэдүүлдэг ч юм уу. Охин нь болохоор харин бүгдийг хүлээн зөвшөөрсөн.
би л энэ бүүлийг хүлээж авах ёстой. Яагаад гэвэл би хэрвээ бүүлийдүүлэхгүй бол энэ хэд өөр гимгүүний хүүхдийг онилчноо. Тэгэхээр би сайн хүн бөгөөд хүчтэй хүн учраас өөрийгөө золиослоод маш төвчээртэйгээр энэ бүх зовлон давж гарах ёстой юм аа гэд. Нэгсэндээ хүүгээс ялгаатай утга учиртайгаар тэр бүх бүлий тэр бүх зовлон өөр төрөө албаар хүлээж авдаг гэсэн үг байхгүй юу? Тэгсэн нөгөө бүлийдүүлдэг хүн болохоор нэг өдөр тесрээд өөрийг нь бүлийддэг хүүхдүүдийнх нь нэг төр очоод би ингэдэг яг яатсан болоо та намайг би танарт ямар хэм хийцэн болоо дингүүлэх ёстой юм бэ? Та хэд ер нь яагаад намайг ерөөсөө өрөвддгүн бэ их маягаар хамаг гомдол бохимдлаа илэрхийлсэн чинь нөгөө хүүхэд нь юу гэдэг вэ гэхээр бидэд одоо уйдгаа гаргаж цаг нөхцөх маягаар л тэгт юм аа. Хэрэг чамайг бүлийдэх боломжгүй болчих юм бол одоо өөр нэг юм олж чинь ахтай их байлаа. Ерөөсөө үл тоосон шинжтэй огт гимшихгүйгээр нэгсэндээ чамайг бүлийдэх боломж нь байдаг учраас л бүлийдэж байгаамаа гэх ус утгатай хүүтэй хариулт өгдөг байхгүй юу? Тэгээд энэ хоёр бол Ничигийн эзний ёс суртахуун, боолын ёс суртахуун хоёрыг яг тэг харуулж байгаа штэ. Кожима гэдэг нөгөө охин нөхгүй юу? Кожима бол бүр яг Есүс шиг хоёулаа бусдын төлөө өөрснийгөө золиослох хэрэгтэй. Хоёулаа сайн хүмүүс учраас төвчээртэйгээр бусдыг хамгаалахын төлөө өөрсдийгөө зовоох ёстой гэсэн байдлаар бас Кожима өөрөө аавтай айгүй хайртай, ээжтэй жоохон дургүй байхгүй юу? Яагаад гингүүт аав нь сул дорой. Ээж нь харин тэр сул дорой аавыг өрөвдөж хамт байлгүйгээр салцсан учраас ээжтэй дургүй гэж байгаа. Кожима гэдэг дүрээр боолын ёс суртахууныг бүр яг Ничигийн хэлжсэнтэй адилаар энэ номд харуулсан байдаг. Тэнгүүт нөгөө бүлээддэг хүүхэд нь болохоор Момосе гэдэг байхгүй юу? Момосе болохоор уйдагаа гарах гэж бүлээддэг гэсэн штэ. Бид нар жишээлбэл амьгүй биетийгт одоо модыг ч юм уу гал руу хийчих юм бол хинч моднаад мод ч өвдөн штэ гэж эмпати үзүүл ёс суртахуун ярихгүй тийм үү? Эсвэл амьтаа ч гэсэн одоо хорхоо шоргоол зэгч юм уу хөлийг нь тасламгууд хүмүүс нэг тоохгүй за бид нар хүүхдээ ахтаа ч гэсэн тэгдэг байсан гээл тоглоом чоглоом болгоод ярьдаг те. Яагаад ингэж байгаа шалтгаан нь модч тэр шоргоолч тэр хариу үйлдэл үзүүлдэг. Яг шоргоол зол мэдээж хальт үзүүлнэ л дээ. Гэтэ бүр тэгж муухай орлоод ч юм уу ойлон дуграад ёо ихгүй учраас шоргоолсны ямар ч зовлон бидний эмпатиг нэг хүчтэй хөдөлгөж триггэрдэхгүй гэсэн үг. Харин нохой муурагч юм уу эсвэл адилхан хүнээ бид нар тийг зовж чадахгүй штэ. Үр өвдөн эмпати хөдлөн. Тэгэхээр яг юу их гээд байна вэ гэхээр манай бүлийдүүлдэг хоёр бол бүлийдүүлмээргүй байгаа гэдгийг өөрсдөө харуулж эсэргүүцэх хэрэгтэй гэсэн үг байхгүй Момосегийн хувьд. Тэгэхгүй л бол би бөгөөд чамайг бүлийдүүлж байгаа нөхдүүд бол зүгээр л та хоёрыг уйтайгаа гарах амьгүй бит тийм шоргоос төдийхнэр авч үзнэ. Манай хоёрын алдаа нь болохоор бүлийдж байгаа хүүхдүүдээсээ яс суртахуун шаардаад биднийг өрөвдөөд биднийг бүлийдэхэ болооч гэгээд нэгсдөө нөгөө хүнээсээ үлд шаардаад байгаа штэ. Гэтэ яг үнэндээ чи өөрийн субъектив яс суртахуун ч юм уу үнэлэмжийн хэмжүүрээ бусдаас шаардах хэрэг байхгүй. Чи өөрийнхөө биеэр л тэрийг илэрхийлэх ёстой. Чи өөрөө л төрүүлж үйлдэл хийх ёстой гэсэн үг. Нэгсэндээ Ничигийнхаар яс суртахуун гэцүүл нь угаасаа бодитоор байдгүй худлаа зүйл учраас чи өөрийнхөө тэр нөгөө субъектив байдлаар үүссэн яс суртахуунаа бусад хүмүүсээс ч гэсэн нэхэж энэ хэмжүүрээ бусдад тулах нь бол өөрөө буруу юм аа. Чи тэрийг өөрөө үйлдэлээр илэрхийлж одоо сул доройг бүлийдэж зугаагаа гаргах нь бол миний яс суртахуунд нийцэхгүй учраас чи намайг бүлийдэж болохгүй гэдгээ илэрхийлж эсэргүүц тэмцэх ёстой болохоос Момосоогоос бол ямар нэг яс суртахуун шаардах ёсгүй гэсэн санаа. Энэ ихтэй ер нь нэлээд давгүй нам шүү. Би бол санал болгоно. За одоо бас нэг бодит амьдрал хэрэгч шавчи. Миний нөгөө өмнө постмодернизмын бичлэг үүссэн бол санаж байгаах би хальт ярьсан. Америк нөгөө identity politics ярьдаг цэнхэр үстэй extreme liberalistууд байгаа штэ. Тэр хэдий хэрвээ Ниче харсан бол шууд хуруугаараа жичлээд боолын яс суртахуун гэж ойлгох байсан байх гэж би бодож байна. Extreme liberalism гэдгээр би нэрээ classic liberalism бол ерөөсөө хэлээгүй гэдгийг ойлгож байгаа. Миний яриад байгаа нөгөө нэг орчин үеийн нэг жоохон зүүнчсэн ч юм уу 1930 оны Great Depression-с шалтгаалаад их зүүнчсэн либерал гэсэн нэртэй мөртлөө зүүнчсэн либерализм байдаг та. Тэр орчин үеийн либерализмын бүр экстрим түвшинд нь хэрэгжүүлдэг. Одоо нөгөө identity politics ярьдаг хүмүүс хэлээд байгаа. Нөгөө торхой хүмүүсийн реклам тоглолчингууд та нарстай body shame хийлээгээл ойлоод идэг илүүдэлжинтэй хүмүүс бол өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлхий биш. Боолын яс суртахуунтай төстэй таагтахаар үнэлэмжийн хэмжүүрийг эргүүлээд одоо өөрсдөө шатлалын дээр нь гарах чөтгөрхлөөс үүдэлтэй санаархал тээж явж гин гэсэн үг байхгүй юу Ничигийнхаар. Ижил хүснүүдийг pride буюу бахархал гэж нэрлэж байгаа нь бахархал гэдэг чинь ер нь бусдаас илүү ижил бахархах штэ. Тэгэхээр сүүлийн үеийн хит туйширсан энэ LGBT кампэйнүүд бол ижил хүснүүдийг хүлээн зөвшөөрүүлэх биш, бусдыг ижил хүснэн байхад уриалах, одоо ухуулах байдлаар бас л үнэлэмжийн хэмжүүрийг тэнцвүүлэх биш эргүүлэх санаархалж гэдэг юм уу. Арьс өнгөний үзэлчсэн адилхан те. Хамаг кинонуудын цагаан арьсдэрүүдийг хар арьс толгойд орлуулчихаар эсэргээрээ цагаан арьснуудаа алгаталж чинь гэсэн үг ээ. Сүүлийн үеийн феминизмыг бас ярьж болно. Одоо бол феминизмгүүд ерөөсөө эмэгтэй хүний эрх чөлөөний талаар биш нэг тийм эмэгтэй хүний эрэгтэй хүний дээр тавих, эрэгтэй хүнийг үзий ядах гэсэн дүр зургууд л шууд толгойд буугаад ирдэ штэ. Өөрийгөө феминист гэж нэрлсэн төлөөллүүд бол ер нь феминизмын нэр хүнийг асар унгаадаг.
Тэр их феминизмын баг зүйлсэн хуурамч феминистүүд бол ерөөсөө огтоц нөгөө хүүсийн эрхтгч байдлыг биш, хуучны мисогинист нийгмийг л боолын суртахуунаар эргүүлээд эсэргээрээ мисандрист болох зорилготой харагддаг гэд би өмнөх постмодернизм ишлэгээр хэлж исэн. Тэгэхээр энэ гендрийн их тайван биш, гендрийн дайны сэтэлтэд тэтгэр үйлдэлүүд бас л боолын суртахуунтай төстэй хэлбэр гэж Ницчед тооцогдох байсан гэсэн үг. Энэ мэтчлэн Ницчегийн өнөө үеийн Америкийн тэр нөгөө экстрим либералистуудын асуудал төлөв байдал бол утгаараа боолын суртахуунтай маш төстэй адилхан тактик ашиглаж байна гэж дүгнэгдэх байсан юм болов. Яг Монголд бол гэхдээ барууны тэр актер соёл хэд экстремистүүд нь бол цөөхөн штэ. Төлөө бас фильтрдээд юмыг наатай цаантай авах кек яваханаар те. Хэдүүлээ чи ер нь аюу хүмүүжлэлтэй соёлоор өссөн хүмүүжлэлтэй хөлтөд юм шиг байгаа юм л та. За гэхдээ Ницше нэр боолын суртахууныг тэгж хэлж байгаа гол шалтгаан нь Ницше сул дорыг үзэн яддагтай ч юм уу. Эсвэл нөгөө Христийн шашны бифтийн холбоотой гэсэн илүүтэй хамгийн гол шалтгаан энэ боолын суртахуун хүнийг үбэрмэш болоход нь саадулж хөлдөөсөн дөнгөлөөд байна гэж үзчихсэн аахгүй юу. Хүчтэйг үзэн ядна, хүчтэйгийн үнэлэмжийн хэмжүүрийг эргүүлнэ гэдэг чинь юу рүү хөтлөхөө гэхлээр will to power-ийн нөгөө унган шин чанарыг бас эргүүлнэ гэсэн үг ээ. Will to power шаарн бидний үбэрмэшрүүлэх гол мотор нь шүү дээ. Тэгэхээр боолын суртахуун нь хүчтэй үнийг will to power-аар дарахыг буюу цаашлаад өөрийн хүсэл мөрөөдөлтэй байхыг нь хүртэл дандаа дарсж хангааж идэг, доош нь хүчтэй хүнийг хүчгүйтэй адилхан нэг түвшинд байхыг шаардж манипуляцлдаг gaslight хийж идэг хамгийн артай зүйл юм а гэд хэлээд байгаа юм л та болно. Тэгэхээр үбэрмэш болохын тулд бидний нэн төрөнд даван туулах ёстой түгээмэл сүргийн сэтгэлгээ нь бол энэ нийгэм нэвч шингэсэн байгаа сайн муугийн хэмжүүр буюу боолын суртахуун гэсэн үг. Гэтэ боолын суртахууныг л давлаа гэж чи шууд үбэрмэш мэдээж болчихгүй. Хамгийн гол ойлгох ёстой юм нь одоо орж ирэн шүү. Яг үнэндээ Ницчегийн шүүмжийнх нь хамгийн цаад гол байна суртахуун биш заяа. Хэлбэрийн үед суртахуун руу чиглүүлж байгаа ч гэсэн хамгийн цаад агуулгын үед бол сүргийн сэтгэлгээ рүү чиглүүлж байгаа байхгүй юу. Суртахуун гэдэг чинь хүн болгоны мэддэг жишээ те. Хүн болгоны мэддэг, хүн болгоны чин сэтгэлээсээ итгэдэг тэр суртахуун гэдэг зүйлээр жишээ авч л ярьж байгаа болохоос биш Ницчегийн цаад гол санаа ярьж байгаа зүйлийнх нь агуулга бол сүргийн сэтгэлгээ хэлсэрүүцээд байгаа юм. Би жишээ нь хэрвээ Ницче суртахууныг боолын өвшөө орсол гэсэн юм чинь ингээд өөрөөсөө дорой хүмүүсийг дээрлэхэд эсвэл эрх мэдэл төрөх 48% царайлаад бусдыг шатрыг хүү болгож ашиглаад заваараад эхлэх юм бол сүргийн сэтгэлгээний бас нэг хэлбэр одоо байна гэсэн үг байхгүй юу. Сүргийн сэтгэлгээ яагаад хамгийн өрөвдөлтэй гингүүт энэ нь хүний нөгөө өөрийнх нь ундган шин чанар, өөрийнх нь чин хүслийг үүсгэж дарж идэг. Боолын суртахуун жишээлбэл хүний ундган will to power-ыг дарж хүчтэйг нь хүчгүй болохыг шаардж манипуляцдаг гэсэндээ ингэх нь яагаад буруу гэхээр хамгийн гол цаашлахаа нь боолын суртахуун гэдэг зүйл нь өөрөө сүргийн сэтгэлгээний нэг хэлбэр учраас чиний өөрийн чин тэр бодитоор оршин буй ундган хүсэл мэдрэмжийг үүсгэж байгаа учраас буруу л гэдэг байгаа байхгүй юу. Тэнгүүт биднэрт эмпати одоо бусдыг хайрлж инэрх сэтгэл тэр ёс суртахуулыг зан чанар ч гэсэн ундган байдлаар оршиж идэв штэ. Хэдүүлээ psychopath биш бол хүмүүсийг хохироочхороо одоо боолын суртахуун идрээс ч гэсэн үл шалтгаалаад үнэхээр л нэг тийм муухай мэдрэмж эсэргээрээ бусад тусалчингууд одоо бусад хүнийг баяртай байхыг хараад мэдрэгддэг тэр гоё мэдрэмжүүд ч гэсэн will to power-ийн айдлаар бидний дотор бодитоор орж идэг ундган шин чанарууд маань ялгаагүй мөн тийм үү. Энэ бидний ёс суртахуулын шин чанар хөвслийн онолоос үүснэ үү эсвэл бурхан дахил ямар нэгэн supernatural шалтгаан байгаа юу гэдгийг хэлж мэдэхгүй. Гэтэ ямар ч л байсан нийгмийн ёс сурт нийгмээс үл шалтгаалаад биологийн үед бидний дотор нэг ёс суртахуулыг мэдрэмж байдаг нь бол бас үнэн. Тэнгүүд энэ унган чанараа улаан цай мүл тоогоод надад бүр улаан цай муухай санагдчихсэн ч гэсэн Ницче ингэж хэлсэн юм чинь эрх мэдэл төрөх 48 бол тэр ингэж гардыг юм чинь гээд тэр мэдрэмжээ өгөөсгээд өөрөөсөө ураад авах юм бол энэ бол чи зүгээр л сүргийн сэтгэлгээнд автсан. Зүгээр л нэг сүргийн гишүүн буюу чи хизээч үбэрмэш болж чадахгүй гэлэл гэсэн үг. Ницче бол янз бүрийн идеологи измүүдэд үнэн голоос дургүй байсан гэсэндээ юу сайн юу буруу гэдгийг нийгмийн ёс суртахуунч биш, шашин шүтлэгч биш, улс төрийн эзэмүүдч биш, чийл зөвхөн өөрөө чийл цэвэр өөрийнхөө тэр will to power-аараа л итгэл үнэмшил үн цэнэ тогтоох ёстой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би жишээ нь дээшээ гармаар байдаг гэсэн тухайн үеийнхэн нийгмийн ёс суртахууны хэмжүүр намайг бариад ах юм бол тэр ёс суртахууны хэмжээр бол ерөөсөө надад зүг санагддаггүй одоо огт юм мэдрүүлдэг байлаа гэж бодъё л та. Тэр нөхцөлд бол би тэрийг шууд үл тоогоод өөрийнхөө will to power-аар урагшлах нь зөв. Гэхдээ тэр замд нь үнэхээр жихнээсээ миний ёс суртахууны тэр ундган мэдрэмжийг хүндсэн, жихнээсээ надад гүйлт мэдрүүлсэн юм стаар би буруу юм хийчлээ шүү гэсэн мэдрэмж дотор дотоод институтс маань улаан цай манзарагтаад ах юм бол энэ хүчит басад бид нар өөртөө үнэнч байгаад янз бүрийн тийм хүүгүйдэн рационалыг зан гаргаж айсвал царайлахгүйгээр өөрийгөө бас хазаарлах хэрэгтэй гэсэн үг. Гол нь л өөртөө үнэнч бай, өөртөө бие даасан автентик бай гэдгийг л Ницче заагаад байгаа. Түүнээс ч бол ёс суртахууныг ч юм уу Христийн шашныг одоо онцож үзий ядаад байгаа юм бол байхгүй. Цаа чи яг үннийг хэлэхэд Есүс Христийг өөрийг нь бол тодорхой хэмжээнд хүндэлдэг байсан. Христ ч бас угаасаа нөгөө тухайн үеийнхаа нийгмийн түгээмэл хэм хэмжүүрийн тас эсрэг талдан зогсоод өөрийнхөө тусдаа тэр үн цэнийг бүтээгээд
дэлгэрүүлээд гол нь өөртөө чин үнэнчээр зорилгынхоо төлөө амиа зүйлээс чадсан штэ. Тэгэхээр Христийн шашныг үг дуугүй сүсэг биширлээ шүтэж байгаа сүргийн сэтгэлгээг нь үзэхгүй ч гэсэн Есүс Христийг өөрийг нь бол өв бүрмээ биш юм а гэхэд ядаж free spirit гэдэг талаар нь бол 100% хүндэлж 100% хүлээн зөвшөөрөх байсан гэдэгт итгэлтэй байдаг. Угаасаа Антирес гэдэг номон дээр бол бүр тусгайлан цогцсон байдیں۔ За Ницшегийн хүн төрлөختний сэтгэлгээнд оруулсан бас нэг чухал түүх нөлөөлөл бол мэдээж ертөнц цутах учиргүй гэдгийг тунхаглаж ирсэн хамгийн анх сэтгэгчтэй нэг. Ер нь ихтэй бичлэгийн ихнээс ойлгомжтой болсон байх. Тэгээд Янус Бурхан Аполло хоёр яриад эхлэнгүүт. Орчин үеийн тэгээд сэтгэлгээний чиг хандлага бол ер нь л ертөнц утга учиргүй юм биш үстэй гэдэг дээр илүү төлхөө чиглэлтэй болчиход байгаа шүү дээ. ертөнцийн ингэд утга учиргүй гэдгийг яаж хэрхэн зарлж байгаа, тунгалж байгаа гэдэг талаар өмнөх нөө постмодернизмын бичлэгтэр хамаагүй үдэл хэрэггүй тайлбарлсан байгаа. Яг нь гэхдээ хайлтныг товчхон тайлбарлах юм бол тухайн шинжлэх ухааны бүтлгүүтэл дэлхийн 1-2 дугаар дээд гэсэн түүхэн нөхцөл байдлууд зэрэг давхцаад хүн төлөвлөлт маань ямарваа нэгэн эцсийн утга учирд эргэжиж эхэлсэн байдаг. Ингээд харангуут ер нь түүхэн нөхцөл байдалтай их холбоотой байгааз ер нь Ницше ч гэсэн өөрийнхөө философиг хвчлэн түүхээр л тайлбарладаг байсан гэдгийг бичлэгнийх нь бас хэлсэн те. Бас та ч гэсэн угаасаа Ницшегийн философи ойлгоод ирэнгүүт анзаарсан байх. Манай хөөрөө хэл шинжилгээ юм болохоор судалгааны арга зүйн 100% түүх түүхийг л задлан шинжиж анализлах арга дээр суурьсан гэхэд болно. Ницшегийн хувьд бидний туйлын гэж итгэсээр ирсэн бүхий л үнцийн утга учир нь хүн төрөлхтний нийгмийн түүхээс л олбоотой. Нийгмийн түүхийн хугацаан дээрээс л үүсч бий болсон олон янзын бүтээгдэхүүн төдий зүйл юм а гэж Ницше байнга илэрхийлж ирсэн байдаг. Гэтэ Ницше маань ингээд нийгмээс үүссэн шин чанарыг үгүйсгэж эргэлзэж байгаа мөртлөө биологоос үүссэн яг тухайн үед бол мэдээж ДНХ, ген эдэр гэсэн концепт бол хараахан олон нийтэд шингээгүй байсан үнэн. Тэгээ одоогийнхоор яривал ийм ДНХ, ген маягийн хүнд байдаг тийм биологоос үүссэн шин чанаруудыг бол Ницше нэлийн хүлээн зөвшөөрж итгэдэг байсан юм байлээ л дээ. Түрүү ярихаа нэрээ мартчихж Ницшегийн галзуурхаас өмнө бичсэн хамгийн сүүлийн ном нь болохоор Эко Хомо гэдэг нэг нэлийн хил ам дагуулсан ном байт юм байлээ. Бүлгүүдийн харангуут нэгдүгээр үйл нь би яагаад ийм цэцэн үний юм ярьд юм бэ? Хоёрдугаар үйл нь би яагаад ийм ухаантай юм бэ? Гуравдугаар үйл нь би яагаад ийм гайхалтай номнууд бичдэг юм бэ гэж ерөөхдөө айхуу хачирхалтай. Эннээс нь одоо зарим хүмүүс Ницшегийн номоо бичиж байхдаа аль хэдийн галзуурсан байсан юм байна гэж бас таамагладаг. Энэ номон дээр тэгээд бас бид нар Ницшег биологи бууд газар зүйд ямар их сонирхолтой байсан бэ гэдгийг бас харж болдог. Манай хүний үед хүний юу идэж ууж байгаа, хаана ямар уур амьсгал газар зүйн байралд амьдарч байгаагаас нь тэр хүний бодол сэтгэлгээ цаашид философинд хүртэл шийдэгдэнэ гэж харж исэн. Өөр нь олон дорны философийн ялгааг ярьж байгаа тэрөө санаж байгаа бол дорныхон чинь үер ус ихтэй тийм тариа тарьдаг байглаас хамаармал газар амьдарч байгаа учраас гадаад ертөнцийн биш дотоод сэтгэлээ өөрчлөө гэсэн философитой байсан бол өөрнийх нь чинь худалдааны амиж амьдралаа залгуулж исэн болохоор дотоод ертөнц гэж олон юм бодохгүй шууд гадаад ертөнцийн би л өөрөө амиа зогоохгүй болохгүй байх гэсэн сэтгэхүүгээр анхнаасаа л гадаад ертөнцтэй харьцаад эхэлсэн гадаад ертөнцтэй холбоотой философитой гэд ярьсан те. Хёний юусандаа Ницшегийн хувьд оюун ухаан биеийг биш бие оюун ухааныг захирд юм аа. Чиний гэдэс доторх чинь бол тархинаас чинь ч илүү ухаантай биш мэдээ шүү гэсэн тийм нэлийн материалист санаануудыг багтаад юм бэлээ. Тэгэхээр бичлэгний бүр ихийн үед би нэг хэлсэндээ хэрэг санджаа бол философийн философтолтууд бол огт бодит үнэг биш өөрсдийнх нь зан иршин төлөв байдлыг л харуулдаг хаа гэдэг. Жишээлбэл Кантын философи бол түүний хатуу чан цахилга байдалтай тийм чанарт хэлбэрийн амьдралынх нь хэм маягтай холбоотой. Шопенгауэрийн пессимизм болохоор өөрийнх нь ядар хайштай холбоотой ч гэдэг юм уу. Ницшегийн философи болохоор харин тэр өөрийнх нь ухаалаг мэрэгэн дандаа гоё ном бичдэг гиг ачаад байдалтай холбоотой хаан те. Ницшегийнхаар бол манай хүн тэгээд нэрээ философиа сайжруулахын тулд хоолны дэглэмээ сайжруулах хэрэгтэй гэж үзээд янз бүрийн дэглэмүүдийг махан хоолнож байж үзээд цагаан хоолтонч болж үзээд нэгсэндээ яг тэр нэг шилдэг философийн жорыг гидсэрээ дамжуулж гаргаж авахыг оролж исэн байдаг. Биологи гэснээс ууг нь бол ингээд сонсонгууд манай хүн бол Дарвинтэй нэлийн санал нийлээ жинхэнэ утгаараа хөтөлцөө сайн найзууд болох хэрэгтэй юм шиг сонсогдож байгаа боловч бодит байдал дээр Ницше бас л дарвинизм руу ярваадаг байсан байлээ. Гол шалтгаан нь судлаачдын үзэж байгаагаар Ницше ерөөсөө Дарвины номнуудыг яг их хуваар нь уншиж байгаагүй. Дандаа нэг Герман, Английн өөр философчдоор дамжуулаад нэг тийм шинжлэх ухааны онол биш философийн онол нэг тийм идеологи маягаар Германд тархаад Ницшед хүрч ирсэн юм байлээ. Тэгвэл Ницше ч угаасаа ясны эзэмүүдэд дургүй болохоор ялангуяа тэр идеологиуд нь хөвслийн онолоор хүний ёс суртахуун хүний үн цэнийг тайлбарлахаа оролдоод байсан юм байлээ л дээ. Ёс суртахуун байдаг гэдгийг батлах гайд те. Тэгээд бас хамгийн гол нь Дарвинизмын санаа чинь хамгийн хүчтэй биш хамгийн тасан зохицол сайтай амьд үлднэ буюу хүн хүч чадлын төлөө биш ердөө амьд үлдэхийн төлөө амьдарсаар ирсэн гэсэн дүгнэлтүүд нь угаасаа Ницшегийн чаг эсрэг байсан болохоор огт таалагдаагүй гэсэн үг. Ер нь гэхдээ тэгээд тухайн үед аливаа зохиолчийн номыг ерөөс ямар ч давс хож ирэхгүй яг байгаагаар нь бүтэн уншина гэдэг бол их хүндрэлтэй байсан юм байлээ л дээ.
орчуулгын явц дандаа ямар нэг их бага хэмжээгээр шүүлтүр ордог. Достоевскигийн ном гэсэн Ницчед ерөөсөө байгаагаар очиж байгаагүй. Нэр нь энийг сонсч ирсэн бол 1887 оны үйл Ницче нэг номын дэлгүүрээс санамсаргүй байдлаар Достоевскигийн газар доороос бичсэн тэмдэглэхээр номынх нь Франц орчуулгыг олж уншаад тэр дараа шууд найз руугаа би сая нэг гайхалтай үнэн эрдэнэс оллоо. Фёдор Достоевский гэж хүн бол надад сэтгэл зүй бөгөөд хүний дотоод мөн чанар институцийн талаар ямар нэгэн шин зүйл зааж ойлгуулж чадсан цорын ганц зохиолж байлаа гэж дуу алдаж цагтл бичсэн байдаг. Ницче уг нь бол Достоевскийгоос өөрийнхөө твинийг одоо сөүлмитээ орсоос олсон байгаа юм л да. Тэгээ харамсалтай дааш манай хоёр бол хэзээ ч уулзч чадаагүй. Достоевский тухай үедээ хэдийн нас орсон байсан. Тийм, ингээс нэг рандом факт гарчуулчлаа тийм. За буцаад дарвинизм угаарыг. Дарвинизмын талаар илүү тодорхойлбол тэр Английн Спенсер гээд философчийн сошиал дарвинизм гэдэг онол биш ерөөхдөө идеологи гэсэн тийм. Энэ идеологи нь юу гэж үздэг вэ гэхээр ёс суртахуун гэдэг зүйлийг биологийн эволюцаар үүссэн бүтээгдэхүүн гэж үзсэн байхгүй юу? Юу гэсэн үг вэ гэхээр нэгсэндээ ёс суртахуун гэдэг зүйл нь бидний амьд үлдэхэд шаардлагатай зайлшгүй нэг биологийн инстинкт байсан гэсэн үг. Яг гэх юм бол хэрэв бид нар дандаа амин хувь агчигээд эгоист байгаад ах юм бол яг төрхөн зууртаа өөртөө нэг тодорхой хэмжээний ашиг онжоо олж болох ч гэсэн урт хугацаанд ганцаараа хоцорч үлдэх буюу амьд үлдэх магадлал эрс багаснаа да. Угаасаа олуулаа байх сүргэлэх гэдэг зүйл нь бол ганц хүн төлөвтөнч биш бүхий л амьд биетүүдийн хувьд хамгийн чухал одоо ашиглахаас өөр аргагүй тактик байсан учраас амьтад сүргийг үүсгэхийн тулд үүсгэх гол нөхцөл нь бол ёс суртахуун болоод харж байгаа байхгүй юу. Ингээд сошиал дарвинизм уг нь хэлбэр талаас бол Ницчегийн философитой баг яг таад хараад байгааз. Яг ганц ялгаа нь сошиал дарвинизм ёс суртахууныг биологийн бүтээгдэхүүн гэж үзэж байгаад Ницчегийн хувьд бол нийгмийн буюу түүхийн бүтээгдэхүүн гэж хэлж байгаа нэрээ өөр тийм. Бас ёс суртахууныг шууд сүргийн сэтгэлгээтэй холбогдож байгаа нь ижилхэн манай хоёрын хувьд. Дахин сануулхад Ницчегийн хувьд бол хүчгүй тал нь хүчтэй талынхаа will to power-ыг дарж өөрсдөнтэйгөө адилхан одоо өөрсдийнхөө сүргийнхаа нэг хэсэг болгохын тулд боол ёс суртахуун бөгөөд түүнтэй төстэй янз бүрийн идеологи мэтээр далайлгаж манипуляцдаг гэсэн шүү дээ. Сошиал дарвинизм тэрнтэй бас их ойролцоо. Хүчтэй тал хүч чадлаа абьюз хийгээд одоо хинт ч дийлдэхгүй болоод дураараа ажиллаад ирэнгүүт хүчгүй тал нь ёс суртахуун гэдэг гэрээгээр хоорондоо сүрг үүсгэж хүчээ нийлүүлж агаад тэр хүчтэй талаа дарж авдаг гэсэн үг. Тэгэхээр одоо хин нэгнээс ёс суртахуун симпати нэгж агаад цаа шалтгаан нь юу гэхлээр нэг болж манай сүрх дор эсвэл бид нар ч хамаагүй хүчээ нийлүүлж агаад дарж авъя шүү гэсэн утгатай л инстинкт болж харна та. Ялч хүний ч их төстэй байгаамаа. Яг Ницче бол энийг боолын ёс суртахуун буюу хүчгүй талынхны хүчтэй талдаа хандж гаргаж байгаа атаархал өсөрхлөөс нь үүссэн гэж тайлбарлаж байгаа бол сошиал дарвинизм дээр бол энэ зүгээр л нөгөө амьд үлдэх стратегтэй. Нэр яг энэ ёс суртахуун бөгөөд төвслийн хоорондын холбогдлын талаар амиа хичээсэн ген гэдэг бүр маш сонирхолтой ном байдаг. Би хувьяасаа санал болгож байна. За тэгээд ер нь ингээд дуусах шатруугаар идөө. Манай хүн бол 1880 онд түрүүний нөгөө би яагаад тийм ухаантай юм бэ гэдэг хамгийн сүүлийн үеийн номнуудаа биччихээд 1889 онд гадуур явж байгаад нэг эзэндээ ташуурдуулж байгаа морийг тэрвэрч авангуудаа шууд би чиний зовлон мэдэрч байна. Хоёул адилхан ингээд бүр ихэр татаж уйлж байгаад гинэ тухайн алдаад тэгээд тэрнээс хойш галзуурсан гэдэг юм байлээ. Галзуурснаас хойш бүр юу ч ярихгүй нэг тийм амьд хөтөл байдлаар 11 жил амьдраад 1900-аас гарсан байдаг. Тэгээ галзуурсан шалтгаан одоо ч тодорхой ус. Гэхдээ саяхны хүртэл хамгийн алдартай байсныг та мөн болохоор Тэмбүү гэж хэлсэн юм байлээ. Манай хүн залдуулаа нэг эмсийн үрэлэнгээр орж тэмбүүрээд тэгээд тэр үед бол нөгөө тэмбүү гэдэг өвчин чинь одоогийн шиг эмчлэгддэггүй. Хүний биед нуугдмал байдлаар 10-20 жил паразитлж байгаад шууд мэдрэлийн систем нийтээд эцэстээ тархинд нь саажилт үүсгэж аюултай тийм айхтар эвгүй өвчин байсан юм байлээ л дээ. Тэгээд Ницчегийн тэр сүүл үедээ бичсэн би яагаад ийм гайхалтай юм бэ гэдгсэн номнууд нь бол өвчнийхэн сүүлийн шатны шинж тэмдэг байсан юм а гэж сайхныг хөт таамагласаар ирсэн. Гэтэ орчин үед бол энэний зарим эрдэмтэд үүсгээд Ницчег тархины хавдар ч юм уу эсвэл удамшлын өвчтэй байсан юм биш үү гэж маргадаг болсон байгаа. Гэтэ ямар ч тач нэг өвчин бол байсан нь үнэн, Ницче галзуурсан нь бас үнэн гэдгийг л ойлгож байгаа. Тэгээд Ницчег нэрээ ухаангүй ах үед нь бас өгснийхэн дараа түүний дүү Элизабет Форстер Ницче манай үний тэр хамаг амьд ахуйдаа бичижсэн ном судар, тэмдэглэл, ноороглол, гар бишмэлүүд одоо бүгдийг нь өөртөө шилжүүлсэн байдаг. Элизабет бол нэрээ ер нь Ницчегийн үзий яддаг бүх шинжийг авахулсан байсан эмэгтэй гэдэг юм байлээ. Тэгэхээр ах トゥ хоёрын хоорондынхаа гэр бүлийнх нь харилцаа бол ямар хөө байсныг хинч мэдэхгүй. Гэхдээ Ницче бол дүүдэд дургүй байсан байх магадaltaй. Дүүн ч гэсэн ахта дургүй одоо нэг ахыхаа итгэл үнэмшил тэр нэр хүнд гэдэг зүйлийг нь шууд үл тоогоод улантаа гიშгэж байгаагаас нарахад дүүн ч гэсэн ахта дургүй. Ер нь л энэ хоёрын харилцаа латаатай харилцаатай байгааг баха. Элизабет бол өөрөө улаан нацист еврейчүүдийг үзэн ядагч бүр нам амынхан гишүүн байсан учраас ахынхаа номыг
ингэж нацизмын идеологид тааруулж гуйлаад хоёрдугаар дайнд пропаганда байдлаар ашигласан байдаг. Нийче бол уг нь өөрөө амьдтаа намайг энэ антисемитүүдтэй л битгий утгаж үзээрэй дээ. Энэ усан тэнэгүүдийг үзье ажин гэх маягтайгаар үнцэрхэг үзэл битгий л үндэсний үзлийг хүртэл үзлэхгүй байсан байгаа штэ. Гэсэн Нийчегийн дүүн болохоор Übermensch гэдэг санааг нь сайхан герман үндэстэнтэй холиод германчууд Übermensch-үүд бусд нь сугууд юм агсан бай татгатайгаар нацизмын пропаганда болгож ашигласан байгаа байхгүй юу. Тэгээд энээс нь болоод Нийчегийн нэр хүнд түүхэнд бараг сайхны хүртэл нацист, фашист гэсэн гэж хараар бичигдчихсэн байдаг. Азар 1960-аад оны үеэс эхлээд эрдэмтэд яг их зохиолуудын дахин судлаад Элизабетийн засваруудыг нотлохоо байдлаар олж илрүүлснээс шалтгаалаад ашгүй нийгэм Нийчегийн нэр төрс хэрэгсэн байдаг. Тэгээд бүр саяхан 2025 оны 4-р сард Нийчегийн номын сан уран зохиолуудыг ЮНЕСКО албан ёсоор дэлхийн дурсамж өвдөө хүлээн зөвшөөрч оруулсан юм байлээ. Энэ нэг өсөндөө Нийчегийн философиг аюулгүй. Энэ хүн бол дэлхийн дахинд хамгийн чухал дэлхийн дахины хамгийн чухал нөлөөлөгч их сэтгэгчдийн нэг үнэхээр муу юм а гэдгийг албан ёсоор баталж одоо цагаатгаж өгч байгаа энийг хэлбэр гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгэхээр нэг юм ярих юм ихтэй хамаг хил амны гол яалсан болдгоо бор толгой агналтай манай Нийче. Энэ бишгэрээ тэгээд энэ сайхан мөлжиртэй хүнээс ямар юуж үлдээчихгүй юмсан да гэсэн байдлаар чатгаараа л бүх ярих шаардлагатай гэж бодсон агуудгуудыг чихэж багтаах гэж оролдлоо. Хамтдаа үзэгчтэй баярлалаа. За нөгөө Early Access-ийн тухайд бол бичлэгний ихэнд хэлсэнчлэн дармизмын талаарх дараагийн контент маань App Podcast аль хэдийн орцсон маа гэсэн шүү дээ. Тэгээд өмнө бичлэг дээр санаж байгаа бол Android утсан зориулсан шийдэл харахаа олоогүй байгаа гэсэн шийдлээ олоолсон. Нөгөө Philosoph app гэдэг ер нь Монгол дахь Philosoph болон нийгмийн шинжилгээ ухаан сонирхчид бол бүгдээрээ мэдэх байхаа. Philosoph app маань дараагийн шинжилтээрээ тийм 3 дахь creator-уудыг ч гэсэн app дээрээ өөрийн контент үнэтэй бөгөөд үнгүй хэлбэрээр оруулах боломжийг оруулж ирж байгаа юм байлээ. Тэгээд энэ шинжилт нь бол 2 сарын сүүлээр орж ирэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Бас бүр видео форматыг хүлээж авдаг болох сураг байсан. Тэгэхээр одоо би баг нөгөө YouTube дээр тавих контентөө тэнд видео хэлбэрээр нэрлэх access болгож оруулж магадгүй гэсэн үг. Уг нэрээ тийм боломжийг мөрчүүл аюу гоё л авчиж байгаа надад лав. Ихтэй нэр энэ мэдээллийг Дүлгэн Баяр ахын өөрийнх нь зөвшөөрлөөр лийкэлж байгаа шүү. Тийм. Одохгүй шинжилт хийх нэгсэн. Тэр үед нь тэгээ би дарвинизмын контентоо тийш оруулчаад YouTube дээр пост хийгээд ч юм уу IG дээрээ story дээр хийгээд тайдтай мэдэгдэнэ. Тэгэхээр Android утас хэрэглэгч маань тэндээс үзэж болох нэ. Гэхдээ ер нь ганц Android шилдэггүй iPhone-ийнхан ч гэсэн заавал Apple Podcast хийхгүй, Philosoph app-аас ч үзэж болно шүү дээ, тий. Ер нь угаасаа шууд нөгөө Монгол app-аараа төлбөрөө төлчихөж байгаа. Бас видео форматаар ороод ирчих юм бол бас мэдээж Монгол app-аа дэмжинэ дэрэл, тий. Ер нь Philosoph app-аас үзсэн ч хамаагүй зөв шийдээр байж магадгүй. За тэгээ юу болох нөө? Ямар ч гэсэн дараагийн бичлэг бол Darwinism-ийн талаар байгаа. YouTube дээр сар гарны дараа орно. Apple Podcast дээр орсон байгаа. Philosoph app дээр харин орохоор нь та эдтэй апдейт хийгээд явна гэсэн үг. За тийм. Тэгээ би ерөөдөө цаашдаа яг энэ education төрлийн контент байгээд энүүн дээрээ зөв фокуслаад энүүгээрээ цаашаа амьдрах чинь хүсэлтэй байгаа. Гэтэ тэгээд тэгэх боломж нь Монголд байна уу гэдгийг бол одоо яг хэдэн жил ясууж үзэж байгаа турш үзэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрэг та миний Early Access-ийг худалдаж авч гинэ гэдг нь надад бол маш миний ирээдүйн зорилго бөгөө надад бол маш том тус хүргэж гинэ гэсэн үг. Тийм. Өмнөх бичлэгийн дараа миний Apple Podcast-ийг subscription худалдаж авсан хүмүүс бол байсан. Тэр хүмүүстэй тусгайлан чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлмээр байна. Бас donation хийсэн хүмүүс ч гэсэн байсан. Би бүр тэдэртэй ч гэсэн би талархлаа илэрхийлээд YouTube-ийн channel-ийн хоймортой бүр залцсан байгаа харсан баг тий. Тийм. Баярсан шиг байна. Сайртай шиг. За тэгээд бүгдээрээ сайхан битүүлээрээ. Дараагийн бичлэг Darwinism бичлэг дээр уулзцгаая.